За манай Буган Тантин компани мод үржилгийн талбай дээр ирсэн бэ. Манайх 2007 оноос өнөөдөр хүртэл мод үржилгийн талбайдаа бол 10 гаруй төрлийн мод ургаж байж болж байгаа. Тэгээ монс, шар хойс, хайлаас одоо гүйс, бөөс, чатарган, агч гэдэг энэ дотор чинь төрөл бүрийн мод ургаж байгаа. Анх эхэлж чад бол биднээс багавтар мод тарьдаг байлаа. Өнөөдрийн хэмжээнд бол мэдээж тусалжаад олон ажилчинтай болоод 5 үржилгийн талбайд 17 сая ширхэг өөрөөр тарьж ургуулсан мод бойжж байгаа. 100 насны үрээр тарьсан одоо үрийн далан байна. Энэ бол 45 м-тэй 6 мөртөө далан байгаа. Энийг бид одоо ургуулад одоо нэг 20 хоногийн болж байна. Тэгээ одоо бүгд соёолоод гарцсан оройн охин зангидаад өнгөж ургаж эхэлж байна. Дээрээс нь одоо байгаль орчны өөрчлөлтийг тогтоож байхын тулд нөхөн сэргээлтийг бас маш их сайн хийж байгаа. Сэлэнг аймгийн 9 өмнөд байдаг. Маш их хэвдэрэлтэй хүнд нөхцөлтэй газрыг 200 гадалбаг техникийн нөхөн сэргээлж хийж хүлээлгэж өгсөн. Манай ч одоо 1700 га газрыг нөхөн сэргээлтээр нь хийцэн байдгийг. Аль болохоор унган төрхөнд нь оруулахыг хичээж ажилладаг. Бахасаа эхний хийсэн нөхөн сэргээлтүүд бол байгалийн унган төрхөнд ороод ногоороод мод нь ургаад сайхан байгаль болцсон байна. Манай компани 2007 оноос өнөөдрийг хүртэл тогтвортой ажлын байрыг хадгалж ирлээ. Модыг нэмэрт шигсэн эцсийн бүтээгдэхүүн болгож үйл ажиллагаа явуулж байгаа. Манай үйлдвэрлэл гарч байгаа модыг хавтан болгосноор баялгаа бүтээдэг байхгүй. Сандал хийдэгд сандлаас гарч байгаа хаягдлаараа биднээс бүр багаас нь багыг одоо төлхөөрөө оосорч байдаг юм уу те. Тэгээд дээшээ үе шаттайгаар хаягдлуудаа зөв ашиглаж ийм гэсэн. Тэгээ бодоход манай чинь 70 80 төрлийн бүтээл хийж байгаа. Модыг хаягдлыг ингээд бүр ямар ч хаягдгүй ажиллах хэмжээний бас дэмжлэг байвал бид өрцөөр юу хийх юм те. Одоо доорож одоо кокссон усны нүүрс хийх юм уу те. Энийг биднээс нэмэрт шингээд модыг ашиглаж чаддгаараа бас давуу талтай. Мэдээж нэгэнд мод үржүүлэг байгуулад байгаль ихтлгээтэй ийм сайхан ажил хийж байгаа бол биднээс төрөл бүрийн модыг төрөл бүрийн газар нь тарьж ургуулж ижил одоо энэ ирээдүйн байгалаа хайрлаж гэсэн үг л дээ. Энэ бол байгаль орчин талаасаа биднээс өөрсдөө ингээд модыг үрээр тарьж байгаа учраас ирээдүйдээ үрийн плантацтай болох зорилготой байгаа. Жил болгон плантацнаас өөрсдийнхөө үрийг төхөдөг болъё. Дээрээсээ бас загвартай болъё. Дээрээсээ тухайн орн нутагт толгомдож байгаа бүх энэ газруудыг ойжуулъя гэсэн тийм зорилготой ажиллаж байгаа. 5 дурлын ногоо модондоо бид одоо бол нарс тарьж гин, шинс тарьж гин, хуш тарьж гин, жодоо тарьж гин, гацуу тарьж гин. Мөнх ногоо мод чинь 5 төрлийн мод нэг газар ургадсан байна. Тэрийг бас Улаанбаатарт ч юм уу, Дарханд ч юм уу, Эрдэнэт хаас Сэлэнгийн ч юм уу ингээд нотгшуулдаг болгоё. Бүх одоо ургаж байгаа модыг нотгшуулчих юм бол бидний зорилго. Сургамж болгоод хийхэд бол монголчууд байгаль дэлхийд ихтэн хамгаалалттай байя. Дэлхийн хэмжээнд энэ цаг уурын өөрчлөлтийн хит халуулт юм уу, хит улиргал бороо орж байна. Энийг тогтвортой байлгахын тулд бүгдээ бага модоо тарьцгаая.